Hi everyone, сайн байцгаана уу? Намайг Бани гэдэг. Миний channel Тавтамаар. За, өнөөдрийн хэмжлэгээрээ би та нарт өөрийнхөө үнэртэй усныхаа цуглуулгыг би та нарт харуулнаа. Ер нь тийм үнэртэй усны хоббитой болсон. Одоогоор яг нэг 4-5 үнэртэй устай. Тэгээ би та нарт ер нь энэ үнэртэй усуудаа танилцуулангаа бас ер нь яаж үнэртэй усаа сонгох вэ? Ямар жижиг сажиг зүйл бас анхаарах вэ гэдгийг би та нарт тайлбарлах болно. За, ингээд хэмжлэгээ эхэлцгээе. Ямар ч үнэртэй ус авч байхдаа ер нь туршиж үзэх нь бол үнэхээр чухал. Бүр үнэхээр 100% чухал. Ямар нэгэн үнэртэй устай өөр хүн дээр амар гой үнэрчээсэн. Юу нэгэл интернетээр хүмүүстэй энэ гой үнэртэй гэл амар ярьж байгаа л авсан ч гэсэн хайдаа ингээд яг өөр дээрээ цацгаар юу нэг тийм адилхан тийм гой мэдрэмжээ ингээд авдаггүй. Яагаад вэ гэхээр нь хүн бүхний одоо энэ pH level бидний одоо өөрт байдаг одоо үнэртэй хүн бүхнээс шалтгаалаад өөр байдаг. Тийм болохоор одоо нэг үнэртэй ус хэрэг ингээд одоо нэг найстай чинь ч юм уу амар гой үнэрч байгаа бол тэр үнэртэй усыг өөр дээрээ цацвал бас яг тэгэж адилхан үнэртэхгүй. Яг адилхан үнэртэж болно. Гэтэ ер нь адилхан үнэртэхгүй. Тэгээ хайдаа ингээ зарим үнэртэй усуудыг би ингээл онлайнаар хүмүүстэй энэ ста хамгийн гоё ус өста баг энэ үнэртэй усыг өста түрхэхээр өста хүн бүхэн надаас намайг ямар үнэртэй усыг түрхэж байгаа гэдгийг ингээл амар асуудаг. Амар юм болдог гэл тэгэл би тэр үнэртэй усыг ингээ туршиж үзэнгүүд нь ингээл надад бол нэг их нэг гоё үнэртэж байгаа юм шиг надад санагддггүй. Ингээд одоо тийм адилхан реакц дээр авдаггүй гэх юм уу та. Тийм болохоор хүн бүхний одоо энэ үнэр pH нь өөр байдаг болохоор зарим үнэртэй усууд яг ингээд нүг гоё үнэртгүй байгаа ч гэсэн ингээд яг миний үнэртэй ингээд холвол те илүү гоё үнэртэж болно. Эсвэл илүү муухай үнэртэж болно. Тий. Тэгээ би бол өөрөө бол ингээд хаач авч байсан ингээд те ямар нэгэн шопинг эдэр хийж авч байхдаа ер нь дандаа үнэртэй ус ингээд өөр дээрээ цацаал түрхэж ingшиж үзэж би ер нь өөрийнхөө үнрээ олсон. Тэгээд гол нь ингээд өөр дээрээ цацчаад шууд үнэртэй усаа бас авах нь буруу. Ягаад гэвэл ингээд үнэртэй усанд яг ингээд 3 төрлийн шат байдаг гэх юм уу та хамгийн ихнийх нь бол top note, тэгээ middle note, тэгээ доорх нь яг суур note гэдэг 3 төрлийн үнэр байдаг. Бид нар анх ингээд үнэртэй усаа ингээд цацгаад яг хамгийн дээр нь байгаа тэр top note нь ингээд үнэрдэг. Тэгээд ерөн цаг явах тусам те ингээд middle note тэгээ сүүлд нь ингээд яг base note тэм суур үнэр нь цагийн дараа ч юм уу 30 минутын дараа яг ингээд үнэртэж эхэлдэг. Тэр үнэр нь бол хамгийн чухал. Ягаад гэвэл тэр үнэр нь илүү их одоо бидний араас хувцанд шингэдэг гэсэн үг. Тийм болохоор би ингээд шопинг эдэр хийж авч байхдаа ямар нэгэн sample ингээд өөр дөрөө түрхчээд би ингээд үргэлжлүүлээл шопинг хийгээд явдаг. Тэгээд нэг 30 юм уу цагийн дараа ингээд яг тэр түрхсэн газар үнэртэй усаа ингээд үнэртгээр ингээд шал өөр үнэртдэг. Зарим үнэртэй усыг ингээд яг анх түрхэхэд та бүр үнэхээр гой үнэртэй байж байгаа л 30 минутын дараа цагийн дараа ингээд үнэртгэхэд ингээд шууд миний бодол өөрчлөг. Энэ ерөөсөө надад тохирохгүй үнэртэй ус байна гэдгийг бол амар илт харагддаг. Харин яг надад тохирсон үнэртэй усууд ингээд би өөр дээрээ түрхсэн байгаа ч гэсэн ингээд өөрөө ирэхгүй ингээд өөрийгөө үнэртмээр ингээд санагддаг. Тиймэрхүү үнэртэй усууд нь харин ингээд танд өөрч чинь тохирж байна. Тэгээ би өөрөө үнэртэй ус өдөр туршиж үзэж байхдаа одоо надад тийм цэцэг навчс ер нь амар их орсон үнэртэй ус надад ер нь тохирдгоо гэдгийг би бол ер нь ойлгож авсан. Би бол илүү тийм чихэрлэг ялангуяа vanilla орсон үнэртэй усыг надад хамгийн их тохирд юм бэлээ. Анхны шатанд юу нэг vanilla үнэртэй усыг хайж ихэлсэн. Гэтэ би ингээд дэндүү чихэрлэг үнэртэхээс би жоохон сэргийлж байсан юм аа. Жоохон чихэрлэг ч гэсэн ингээд нэг тийм гоё нэг тансаг тэ цацсны дараа би ингээд үнэртэй усаа дахин цацаад байх дурггүй. Тим зүйл надад амар ядаргаатай. Би ингээд үнэртэй усаа авч аваад дандаа цацсан гэдэг бол амар дурггүй. Би ингээд зүгээр нэг ганц 2 цацчаал мартаал тэгээ maybe нэг 2 3 4 цагийн дараа дахиад цацхад ер нь боломжтой. Би ер нь тиймэрхүү үнэртэй ус ингээд хайдаг. Зарим үнэртэй усаас ингээд бараг юу 20 минут ч болоогүй байхад үнэр нь ингээд алуу гашдаг. Тийм үнэртэй усаас ер нь дэмээ бас мөнгө чинь л ингээд үрж байгаа гэсэн. Тэгээд ер нь судлаад миний хамгийн анхны авч байсан үнэртэй ус бол энэ Ariana Grande-гийн Cloud гэдэг үнэртэй ус байгаа. Энэ миний 2 дахь шил. Одоо бараг ингээд дуусч энэ бараг энэ хүртлээ гэдээ үлдсэн. Энэ үнэртэй ус нь ингээд эрэгтэй эмэгтэй яг unisex үнэртэй ус. Яг уу ингээд амар эмэгтэйг агаад гэсэн ингээд үнэртгэн бол яг нэг жоохон cologne юм шиг. Гэтэ ингээд амар гоё чихэрлэг үнэртэй жоохон тийм мас гэдэр орсон. Энэ бол миний хамгийн дуртай чихэрлэг тийм vanilla-тай үнэртэй ус. Тэгээ би яг энэ үнэртэй усыг анх дүрхэж эхлээд ер нь ингээ гадуур явхад ингээ намайг тэрсэн хүн бүхэн ч юм уу эсвэл натаа ярьж байгаа хүн бүхэн ингээл яг үнэхээр ингээд пөхчэст амар гоё үнэрч чинь ч ямар үнэртэй ус ингээл төрч байгаа ингээд ер нь амар их
үг ер нь сонсч байсан. Тийм. Тийм. Ямар нэгэн үнэртэй ус авч явахдаа ер нь ямар үнэр орсныг та нар шалгамаар агуул та нар онлайнаар энэ Fragrantica гэдэг энэ вебсайтаас та нар харж болно. Ямар ч үнэртэй ус авч явахдаа би дандаа бүх судалгаагаа дандаа энэ вебсайт руу орж ингэж шалгадаг. Энэ вебсайт дээр ингээд ер нь яг тэр top note, middle note, base note гэх гурван дээр нь ер нь ямар үнэр орсныг нь тайлбарлаад өгдөг. Тэгээд үүнээс гадна ингээд хүмүүсүүдийн өөрсдийнх нь одоо санал бодлоо ингээд бичсэн байдаг. Тэгээд үүнээс гадна ингээд яг энэ үнэрээ яг сайн барьд юм уу гэдгийг яг ингээ харуулцдаг. Тэгээд бас ингээд үнэр нь ингээд заачгүй хүн ойрчож ингээд үнэр чадж гэнэ эсвэл амар холоос үнэртэй чадж гэнэ үү гэдгийг яг харуулдаг. Жишээлбэл энэ Ariana Grande-ийн cloud үнэртэй бас яг long lasting хэр удаан барьж чадах вэ гэдэг дээр бол яг moderate юм уу long lasting гэдэг нь бол хүмүүс илүү их саналаа өгсөн байгаа. Тэгээд үнэртэх одоо зайг нь бол яг дунд зэрэг ингэж одоо тавьсан байгаа. Хувьдаа бол надад би ингээ хайд өрөөнд байж байгаад гараад явхад дараа нь ингээ миний танд хүн одоо өрөөнд орж ирэх юм бол ингээд бааны дөнгөцөө энд байсан байна гэж бүр мэдчихсэн үе байгаа. За жишээлбэл энэ Ariana Grande-гийн үнэртээс бол top note нь бол ингээд lavender, leer тэгээд bergamot гэдэг энэ гурван жимээс одоо цэцэг ингээд орсон байгаа. Та нар ингээд vanilla-гийн үнэрт ер нь татагддаг бол ер нь жоохон тийм гоё тансаг үнэртмээр агуул энэ bergamot орсон үнэртээ усууд айгуу дажгүй юм байлээ. За тэгээд middle note нь бол whipped cream, coconut, pralines, vanilla, orchid. Дундах нэрүүдийг харах юм бол бүгдээрээ ингээд амар чихэрлэг үнэртээ усууд. Тэгээд энэ яг надад таалагдсан. Гэтэ ингээд энэ ингээд амар чихэрлэг юм шиг санагдаж байгаа штэ. Гэтэ тэрийг ингээд гоё тохируулаад яг дунджийн олох юм бол яг тийм суур үнрүүд нь mask тэгээд энэ worry notes жоохон тийм модлог үнрүүд оруулсан байгаа. Тэгээд ийм бүгдээрээ нийлээд энэ үнэртээс бүр хамгийн гоё. Энэ бол миний цуглуулгуудаас бол хамгийн number 1 үнэртэй ус. Хэрэг ямар нэгэн хүн анхныхаа vanilla үнэртэй ус аммаар авал би энэ үнэртэй усыг зөвлөж байна. Би гэтээ энэ үнэртэй ус ингээд амар ингээд хамаагүй цацмааргүй би санагдчихсэн ингээд. Тухай надад байсан ганц үнэртэй ус нь Ariana Grande-гийн л ус байсан болохоор бинийгаа илүү их хадгалдаг байсан. Тэгэхгүй тул би ингээд бас ингээд ялгаагүй өдөр болгон гой үнэртмээр байгаа штэ. Тийм үед би яг ийм жижигхэн ийм body spray-уудтай ер нь жоохон invest хийсэн. Зарим үед ингээд 1-2 цагийн хичээлтэй. Тэр үед ингээд би яг энэ гой үнэртэй усаад 1-2 цагийн хичээлд ингээд өрмээргүй байгаа хгүй да. Тийм болохоор би зүгээр ингээд усанд орж дуусчаад бие тосолсныхаа дараа ингээд зүгээр энэ body spray зүгээр биен дээрээ түрхчихдэг. Тэнгүүт яг ялгаагүй би ингээд vanilla шиг үнэртэн. Body spray би зөв өдөр алган түрхээд байж олон л та. Гэтэ энэ body spray яг жинхэнэ үнэртэй ус биш болохоор барих хугацаа нь илүү бага. Тэр нь бас ялгаатай шүү заяа. Та нар үнэртэй ус авч байхдаа eau de toilette, eau de parfum тэгээд энэ body spray-ийн гуруула өөр. Бүх үнэртэй усуудад одоо ингээд нэг тос байдаг аахгүй да. Одоо тэр үнэр нь одоо нэг тос те. Тэр тосыг ингээл яг тэр бусад одоо ингээд арх хэдэр оруулаад ч юм уу ингээд өөр бодцууд оруулаад ингээд илүү том болгож байгаа аахгүй. Parfumд нь бол хамгийн их тос орсон, toilet нь бол илүү бага тос орсон. За тэгээд энэ body spray-д бол ингээд бүр бага тос орсон гэсэн. Би энэ Ariana Grande-гийн cloud үнэртэй устайгаа би бараг 2 жил түрхсэн. Үнэхээр гоё ч гэсэн би жоохон үнрээс жоохон залхаж ихсэн. Яг тэгэл нэг үнэртэй дандаа байгаад ахаар ингээд зүгээр ингээд тийм сонголтоо байхыг илүү хүссэн гэх юм уу да. Дараач үнэртээс илүү тийм нэг гоё нэг sexy үнэртэй ус би бас илүү хайжсэн. TikTok гэдэг үзээд байхад энэ Carolina Herrera-гийн Good Girl гэдэг үнэртэй усуудыг хүмүүс амар их санал болгож байсан. Тэгэл энэ савлгааг нь хараа л да. Яг үнэхээр ингээд энэ төв шиг амар sexy төв шиг харагдаж байгаа зү яа. Үнэр нь бол бүр шал өөр. Top note-ыг харах юм бол бас яг bergamot гэдэг яг энэ жимээс орсон байгаа. Middle note-ыг харах юм бол илүү их одоо цэцгсийн үнээр ингээд орсон байгаа. Надаа энэ нь бол нэг жоохон таалагдаагүй. Гэхдээ яг тэр base note дээр нь яг vanilla чихэрлэг ингээд миний өөрийн дуртай хүсэж байгаа яг бүх юмуд орсон болохоор энэ бол яг дайггүй байсан. Энэ Ariana Grande амар чихэрлэг үнэртэй болохоор хөөх нэг sweet охин шиг ингээд үнэртэж байгаа бол энэ Carolina Herrera яг ингээд энэ үнэртэй усыг ингээд илүү нэг том болсон ингээд нэг woman нэг бүсгүй хүн гэсэн тийм илүү үнэртэй шиг надад санагдсан. Яа, тийм болохоор миний хоёр дахь авсан үнэртэй ус энэ Carolina Herrera байгаа. Энэ бараг ингээд талтаа орцсон. Дажгүй үнэтэй удаан барьдаг үнэртэй ус хайнга. Тэгээ бас тийм би тийм өвөрмөц үнрийг олохыг би хүссэн байгаа. Carolina Herrera те энэ чинь брендийн үнэртэй ус болохоор үнэтэй. Гэтэ яг ингээд энэ Good Girl-ыг
яг ингээд дуртай хүмүүсүүд нь бол энийг хаач яасан ингээд good girl гэдгийг мэдэж болно. Тийм болохоор би ингээд илүү нэг жоохон өвөрмөц өнөртөө усыг хайхаг үзсэн. Ингээд Ariana Grande-гийн Cloud гэсэн Ariana Grande-гийн хамгийн шилдэг зарагддаг өнөртөө ус болохоор би илүү тийм нэг жоохон нэг ниш өнөртөө усыг хайж эхэлсэн гэх юм уу та. Тэгээд би яг TikTok-аас хайж байхад яг араб өнөртөө усуудыг яг TikTok-д ингээд ороод эхэлсэн заяа. Арабч нь юу нь бол яг өнөртөө усаараа бүрнэхээр чанартай өнөртөө ус хийдэг юм ус байдсан бэлээ гэдгийг би TikTok-аас би мэдэж олж авсан. Үнэхээр чанартай өнөртөө ус хийдэг. Тэгээ хоёрт ингээд нэг хүмүүс мэддэггүй болохоор бас илүү хямдхан зарагддаг. Тэгээ би Сингапурт өмнө жил явж байхдаа би яг Сингапурын арабын гудамж байдаг аахгүй та. Тэгээ би арабын гудамжаас энэ Lafata гэдэг брендийн Bada Al Oud гэдэг энэ том үнэртэй усыг би олсон. Энэ үнэртэй ус бүр би ингээд яаж тайлбарлахаач мэдэхгүй байна. Ингээд яг үнэхээр өвөрмөц. Энэ баг колонтой баг жоохон төстэй. Энэ үнэртэй ус нь яг ингээд эрэгтэй эмэгтэй юу найлч хөөс түрхэж олно. It's like a unisex perfume, you know? It's so good. За энэ үнэртэй ус бас яг top note нь яг Bergamot орсон. Миний энэ 3 үнэртэй ус гуруулангийнх нь яг top note нь дандаа Bergamot. Middle note нь яг Turkish, Bulgarian, Rose, тэгээд Jasmine орсон. Тэгээд яг base note нь яг oud, тэгээд amber, тэгээд vanilla орсон. Энэ 3 үнэртэй ус бол хамгийн үнэрээ сайн барьж чаддаг бол энэ үнэхээр энэ арабын үнэртэй ус байсан. Тэгээд би юу гэж хэлэх гээд байна гэхээр ер нь сайн чанартай удаан барьдаг үнэртэй ус танаар хайж байгавал ийм арабын үнэртэй усуудыг та нар судлаад үзээрэй. Барихад ч гэсэн ингээд айгүй хүнд, савлгаан ч гэсэн ингээд цаанаас ингээд айгүй гоё тийм тансаг, юм luxurious харагддаг. За миний хамгийн сүүлийн үнэртэй ус бол би нэг дөнгөж цаа энэ жил яг өмнө жил 2025 онд би төсөөдрөөр авсан юм жижигхэн үнэртэй ус байгаа. Энэ үнэртэй ус зүгээр бол Тайваны зүгээр өөрсдийнхөө нэг жижиг брендийн дэлгүүрийн Ceres гэдэг. Би нэг зүгээр нэг line groupтэй. Тэгээд ямар ч Instagram дээр байхгүй, ямар нэг вебсайт авахгүй. Үнэхээр яг юм жижигхэн бизнес юм үнэртэй усыг би авсан байгаа. Энэ бас яг vanilla үнэртэй ус. Гэтэ илүү тийм fresh гэх юм уу да. Тийм нэг сэнгэнсэн хүүе. Найзаа чинь ийшээ болтоо. Нөгөө гуруудаа бодох юм бол энэ үнэртэй ус илүү зөөлөн. Тэгэд энэ бол өдөр тутамд бас яг айгуу дажгүй. Тэгээд ингээд жижигхэн савлгаатай болохоор зүгээр шууд сүмэндээ хийгээд аваад явхад бол амар. Тэгээ ер нь ямар ч үнэртэй ус түрхэж явахд энэ үнэртэй ус илүү удаан байлгамаар агуул. Одоо энэ түрхэж байгаа хэсэгтээ жоохон тоос түрхээ. Тэгээ дээрэс үнэртэй усаа түрхүүл үнэртэй ус чинь илүү удаан барина. Үнэртэй усаа түрхдэг газар гэх юм бол мэдээж хүзүүний хоёр тал, ингэрэг, гар. Тэгээ би хаяада үнэртэй усаа зүгээр үсэндээ би ингээд үсэндээ жоохон цацчихдаг. Хаяада ингээд үсээ бооцсон байхад тэгээд ингээд үсээ задгаад тахууд ингээд амар гоё. Үнэртэй ус үнэртүүлээд айгуу гоё. За ингээ миний бичлэг дууслаа. Та нар таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд өөр ямар нэгэн асуулт байвал та нар доор comment section дээр үлдээж болно. Хэрэг энэ бичлэг таалагдсан бол та нар like, share хийгээд бас comment бичээрэй. Тэгээд илүү их бичлэг үзмээр авал мэдээ subscribe дараарай. Ер нь илүү надтай холбоотой мэдээлэл авмаар авал та намайг Instagram дээр дагаж болно. Bunny BT. За ингээд энэхүү бичлэг маань дууслаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye.